Эхлээд энэ чинь ажил төрлөө хийхгүй юм уу? Өтөн шингэнийг гаргахгүй юм уу? Шууд тоглоё гэдэг юм. Good job. Өглөөний хамгийн ихний хийх ёстой ажил. Өөрийнхөө скин кэрийг нүүр гар шүд мөдөөж угаахаас өмнө энэ бацааныг сэлгэлүүлэх ёстой. Тэгээ бид хоёрын гол зорилго бол ер нь өглөөдөө 30 минут, оройдоо 1 цаг гадаа тоглох. Тэгэхээр яг өдөржингөө гоё яадаг байхгүй. Тоглоомч гэжтэй би зүгээр л бөмбөг шидэж л хүүрэхтэй л те. Тэгвэл өөр явахт те. Бөмбөг гэсэн чи юу вэ н одоо? Бөмбөгцөг юм байна. Нэрээ яг миний нохоо гаргалтын хувцас. Нохоо гаргалтын малгай, нохоо гаргалтын куртэг, нохоо гаргалтын өмд. Гадуур хувцас, аятайх хувцас өмсгөр эн чин гадаа гараад ялангуяа өглөө орой ингэж хөөрцөн байхдаа үсрээд идэг хгүй юу? Тэгээд энэ курткүүдээр бол яг өсрүүлж болно. Дан өсрэлтийн зорилттой, дан нохоо гаргахад зориулдаг хувцлалт. За гэртээ орлоо. Крисийн өглөөний рутин дууслаа. Миний өглөөний рутин эхэллээ. Яа би одоо үлгэрийн баатар уу? Би ихтэй энэ дээр айгүй гоё дийл хийсэн шүү дээ. Та нар энэ пальтог хэдээр авсан гэж бодож байна? Бяцхан хэд юм бэ нэвтрүүлэг хий заяа. Энэ пальтог хэдээр авсныг таагаарай. Ийм урт тэгээд ойдол материал тун дайжгүй. Яг ханцуу шүд жоохон богинохгүй даа гэхдээ за энэс урт ганцуу гарч ирсэн яах вэ? Хэдээр авсныг нь таагаад комент хэсэгт бичээрэй заяа. Тэгээд одоо гоё музей нээлт рүү явах гэж байгаа. Хамт явъя. Үе музей руу ороогүй ямар утсан юм бэ? Яг ингээд шууд VR сетэ зүгээд хөвчөө зүгээд ингээд VR сетэ зүнгүүд урталт ингээд бөө хүн сууж байгаа байхгүй юу? Тэгээд түүдэг галын урд ингээд бөө суудсан. Тэгэл хөгжим ихлээл. Тэгэл би ингээд яг намайг ирсэн. Тэгээ чи ирвөө гэж байгаа юм шиг нөгөө бөө босоол зогсоол бөөлж ихлээл. Шүний тэнгэрт ингээд амьтад харагдаад тэнгүүд ингээд хажуугаар чон мон давхаал. Тэгснээ урд амар том баавга гарч ирээл. Тэгснээ бүргэд байсан уу алтан гургалтай байсан уу нэг том шовоо ингэж нэсчвэсэл амар гоё сүртэй. Цаашаага ийм хот харагдаад руу ороод ингээ хотын гудамжаар яваад нэг том ордоны өмнө ирлээ. Одоо бусад үзмөрүүдийг болохоор апаар уншуулж үзэх хэрэгтэй байна. Тэр апыг нь сонирхоод үзье тий. Тэгснээ энд гол нь артаа. Ziv аппликейшны тусламжтайгаар зургийг таниулж 2 дугаар бүлгийн өрлөг жанжин тулааны тактик дижитал үзмэрийг үзнэ үү? Окей. Энд бас байсан. Ziv аппликейшны тусламжтайгаар зургийг таниулж 1 дугаар бүлгийн Монгол ахуй дижитал үзмэрийг үзнэ үү? Окей. Музейд орж ирснээр үзмөрөө үзэхийн тулд апп татаж авах бас сонирхолтой л юм тий. VR set дээр үзмөр үздэг тий. Is it the future? Am I living in the future?
Зөв дижитал музейд тавтай морилно. Үзмөрүүдийн хажууд нэг AR гэсэн билүүдэд нэг таних тэмдэг байсан баггүй. Тэр таних тэмдгийг энэ Ziv аппликейшнаараа уншуулах хэрэгтэй байна. Тэгээд тэр үзмөрийнхаа тухайн мэдээллийг танилцуулгыг энэ видеог нь үзээд явах юм байна. Борч Тэмүүжин эцгээсийн хагасны дараа их дүү нарын хамтаар хар зүрхний хөхнөрд нутаглан байхад нь үл таны хүмүүс 8 шарга актын дээрэмдэн одгод Тэмүүжинд Арууладын Нахуу баяны ганц хөө Борч тааралдаж түүнд морин юулж өөрийн биеэр дагалдан явж тусалж нөхөрснөөр ирээдүйн үнэнч нөхөрлийн замнал эхэлж би нохоогоо барил тэгээд бишээ саллаа. Хэсэг баргоор. Яаж юу? Тэр юм шахахгүй гэдэг. Ээж таамд өдрийн хоол идэж гэсэн чинь намайг бичлэг хийлээ гэж загнаад баярлалаа. Трачтара. Christmas-ийн ажлыг гаргаж. Тэгэхээр ингэж жоохон чанга байна шүү дээ. Яг аянд онцлог байх. Тэгэхээр 1.25 арай амж байгаа юм байна шүү дээ. Тэр чинь 41 мянган төгрөг байна. За. Би ч бол байнга нүдний шил зүүхгүй л байгаа л да. Гэхдээ юурал нь бол зүүх ёстой. Тэгээд би бол гэртээ зургт үзэхдээ эсвэл гадуур кино үзэхдээ байнга зүүдэг байхгүй юу? Тэгээ яг зүүдэг шилийн манд Крис хаглаа хийсэн чинь яг амьдралд шил хэрэгтэй байсан юм байна. Тэгээ сая намайг 30 минут болоод хүрээд ирсэн. Энэ миний байнга ирдэг нүдний шилний газар айгүй хөөрхөн. Айгүй сэтгэлээрээ сайн хийдэм санагдав. Энэ шүү. Та нар ч ихсэн ирээрээ. Энэ хоёр алчгүй. Тэгэхээр бид хоёр өнөөдөр шин нохоотой болж байгаа хүмүүст бяцхан зөвлөмж өгье. Тийм ээ. Сайн байцгаана уу? Шин нохоо гэртээ авчирж байгаа бол дараах зүйлсийг бэлдсэн байх хэрэгтэй. Боолч игэл нохоогоо гэртээ авчирхаас өмнө нохоо чи ингээд өөр газар байж байгаа танаа гэрт ирээд амьдрал мэдчих амьдралынхаа хувьд айгүй том өөрчлөлт транзишн болж байгаа шүү дээ. Тэр транзишныг аль болох амархан хялбархан байлгах үүднээс эдгээр зүйлсийг бэлдэж байгаа. За хамгийн ойлгомжтой зүйл бол мэдээж хоол, нойтон болон хуурай хоол. Хуурай хоолын ихэвчлэн үгэнд заримдаа нойтон хоол жоохон ингэ сонирхуулах амтлагааг нь баярлуулах зорилгоор хаяа нойтон хоол өгч болно. Жижигхэн амтан гэртээ авчирж байгаа бол хуурай хоолыг нь халуун бүлээн усанд дэвтээж агаад ийм нойтон зөөлөн дэвтэйгээр нь өгөх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хуурайгаар нь өгөх юм бол тэр жоохон амт чи идэж чадахгүй шүү. Супермаркетад байдаг юу ч гэдэг үлээ дээ. Pedigree энтер гэсэн тийм хоолыг тэр бол тийм сайн хоол биш шүү. Шимд ижил байхгүй. Айгүй онцгүй хоол шүү. Одоо ингээ өөрөө нохоотой болохоор тааж гисэн ямар хоол нь онц, ямар хоол нь онцгүйг мэддэг болно. Гаднаас нь хараад угаасаа тэр чинь ингээд уудыг нь задлж үзэхэд л хоол тэр ямар хуу байгаа анзаарагданаа. Орч тэр pedigree өөр юу гэдэг ч үлээ. Криси би чи сата энэ хоёр ингэдэг байхгүй ингээд 24/7 Крисийн оюун бодол санаанд зөвхөн муур л байдаг. Тэгэл муурандаа очиод зодуулаад, маажуулаад тэгэл ингээд гэл хажууд нь ингээл байж л байвал амар хаппи. Тэг муур нөгөөдг нь өөрийг нь тоодгүй хаяа нэг үзэгдэж харагдчихад алга болчдөг болохоор ингээд муур нь хаяа гарч ирэхээр Криспер ингээл ухаан дурлцсан залуу шиг бүр айгүй уул нь охин юм байгаа шүү дээ. Би чамтай тоглохгүй. Хоёулаа ингээд хамт гоё зэрэгцээд хөвтий гэд хэлээд байгаа юм шүү. Хамгийн чухал юм нь хүмүүс гэрт бааж хийгээд айгүй хэцүү байна. Бааж хийсийн зохицуулж чадахгүй байна гэдэг шүү дээ тий. Тэр чинь яагаад гэвэл жоохон байгаа нөө давсгаа барьж чадахгүй. Крис шиг том болсон хойноо бол өдөрт 1-2 л за 3 ч юм уу гараал гадаанаа зохицуулж шүү дээ тий. Тийм байхгүй жоохон хүчүүгсэн мангар шийдэг шиг жоохон тохооч гэсэн мангар шийдэг бадаг байгаа. Тийм учраас хамгийн чухал зүйл бол нялх нохоо гэртээ авчирж байгаа бол зориултын памперс гэдэг ийм дэвсдэг памперс.
Тэгээ зориултын 0 байгаа. Тэр нь памперсаал ингээд нэг газар барьдаг л гэсэн үг юм л да. Гэхдээ тэр 0 нь бас хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал зүйл нь ийм хашлага байсан баггүй юу? Ийм одоо ингээд зүгээр л хашлага. Тийм хашлагтай памперстай байсан тулдаа манайх одоо Крисийг за 6-7 сар хүртлээр гэрт бааж хийсэн шүү дээ. Хагас жилийн турш те гэрт бааж хийж байхад анханасаа ийм хашлахтай байсан. Тэгээд анханаас нь ингээд ийм жоохон амтын ирсэн чи югаач мэдгүй. Шээгч байгаагүйгээж хилж ч мэдгүй өрөөж мэдгүй тийм жоохон амтан. Тэгээд яг унтаад сэрэнгүүт нь хоолоо идээд дуусныхын дараа тоглоод дуусныхын дараа за одоо л шээндэ гэж бодсон үедээ шууд тэрж аваачаад хашлаган дээр нь памперсэн дээр нь тавьчихдаг гэсэн баггүй юу. Тэнгүүд памперсэн дээр 1-2 удаа шийгээд үнэрлээд би энд шийх гэсэн байна. Би энд одоо ажлаа зохицуулах хэрэгтэй байна гэдгийг мэдчихдэг баггүй юу. Тэгэл ер нь сурсан. Айгүй амархан сурсан. Анханасаа ер нь нохойг одоо гэртээ сул тавьдаг айлууд зөндөл байдаг л да. Сул тавьдаггүй хүмүүсийг бас айгүй крүүл те амар хатуу ширүүн мэрүүн гэж ойлгож магадгүй. Яадаг вэ гэхээр за Крис багасаа ганцаараа гэртээ үлдэхдээ сул үлддэггүй. Дандаа гэртээ ганцаар үлдэж байгаа бол хашлах дотроо. Тэгээд одоо том болсон нь бол хашлах байхгүй юм. Торон дотроо ганцаараа унтаад үлддэг. Сул ганцаараа үлддэггүй. Жохон байхдаа тэгдэг байсан. Ганцаараа үлддэг байсан. Тэгэхээр хог ухдаг. Обоо иддэг. Нөгөө шалны боржуур гэдэг лөө тийм юм хуулж авч иддэг. Тэ ерөндөл болохгүй бүтэхгүй бүх юмыг хийдэг. Буудан дээр гардаг, орон дээр гардаг, шкаф ухдаг, оймс гутал пүүз идэж мэддэг ч юм уу те. За би чамайг одоо цаг дээр биш шүү дээ. Одоо тэгээгүй шүү дээ тий. Жохон тэнийг бачаан байхгүй юм л ярьж ах чи тий. Ер нь нохонууд тэгдэг гээд тэр чинь айгу том асуудал байдаг шүү дээ. Тэгэл айлууд яа инста тийм мэдээд ийм мэдээд энэ өстой балларлаа, өстой завхарлаа, буудангаа идүүллээ энэ төр гэл тэгээд идэг штэ. Тэр чин мэдээж эзэн хажууд байхад нохоод ихгүй штэ. Хажуудаа өөрөө гэртээ байж захтаа тэгүүлж байгаа бол өстой тэр чин мангар штэ. Яагаад тийм асуудал гардаг мэдээж дандаа гэрт эзэн байхгүй үед гардаг. Тэгэхээр нохоо хашлагандаа үлдэх хэрэгтэй байдаг гэж үздэг ээ. Тэгээд тэр хашлага бол нэгдүгээрт жорлонгийн үүрэгтэй, хоёрдугаарт гэртээ ганцаараа үлдэхэд тэрэн дотроо ундах үүрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ийм хашлага олж аваарай. Гадуур тэр амтны дэлгүүр мэлгүүрүүдээр зөндөөл байгаа. За тэгээ мэдээж хүзүүвч, хошуувч, уяа, оосрыг авах хэрэгтэй, тоглоомнууд авах хэрэгтэй, бөмбөг, тэгээд ийм зөөлөн иймэрхүү ийм тоглоом авах хэрэгтэй. Багаас нь ийм тоглоомоор сурахчих юм бол өөрийнхөө энергийг шатааж өөрийгөө ядраадаг болдог байхгүй юу? Ядарсан нохоо чин happy азжиргалтай нохоо гэдэг штэ. Та нар өглөөний юун дээрээс харсан бах Крис бөмбөгөнд бүр ухаангүй дуртай. Тэгээ багаас нь бөмбөгөөр тоглоулаад бөмбөгөөр ингээд анхаарлыг базаад сурчихсан учраас одоо би гадаа гараад энэтэй хөөцөлдөж тоглоод ч юм уу тэгээ эсвэл ядраах гад ингээд заавал хол алхуулаад байх шаардлагагүй. Би зүгээр л бөмбөгөөр нь 2 бөмбөгөөр ээлжлүүлээл тоглолцдог. Тэгэнгүүт тэр бөмбөгний хойноос ухаан мэдрэлгүйгээд айгүй амархан ингээд бүх энерги шатаагаад гэртээ орж ирэхээр ийм тайван энерги нөхдөг гэсэн үг байхгүй юу? Муур орж ирэхэд мяавлаад ах юм. Тэгээ орж ирсэн хойноо зүгээр байхгүй заавал хэрүүл зодоо хийдэг байж тээ. Тэгээд мэдээж гэртээ өөрөөсөө усанд оруулах бол шампунь, сам бол заавал авах хэрэгтэй. Сам нэрээ бүр байнга авах хэрэгтэй. Анх гөлөг байхдаа эн чин дүнгэж гэрт ирчээд эхний шүн мөн бол ер нь гонгиноод идэв байхгүй юу? Яагаад вэ гэвэл тэр чинь ингээд сайхан халуун дулаан ээжийнхаа ингрээс те өөр бусад ингээд нэг төрөлтийн ихрүүдтэйгээ ингээд айгүй дулаанх ингээд наалдаж өмддөг байжсна. Гинт ганцаараа болоод ганцаараа нэг танихгүй айлын нэг авж өгсөн орон дээр ч юм уу те эсвэл шалан дээр ч юм уу ундахаар тэр чинь нэгдүгээрт даарад хоёрдугаарт өмнөх одоо тэг гэрийнхнийхээ ихрүүдийгээс санаад байгаа учраас шүн гаслаад гангинаад байдаг байхгүй юу? Тэр үед нь жоохон гөлгийг тэрвэрэд ингээд ингэртэй ч юм уу тэг биендээ наалдуулаад тэрвэрчхээр аюун хурдан тайвширчдیں۔ Бас хамгийн чухал зүйлсийн нэг бол малын эмнэлэг орох, вакцин тариа тарилгандаа орох байдаг байгаа. За би буруу санджиж магадгүй шүү. 4 удаагийн вакцин хийх хэрэгтэй. 20 хоногийн зайтай ч үлээ дээ.
Тэгээд тэр нь нөгөө дархлааны вакцин баггүй юу? Дархлаа тогтоох зорилттой. Тэгээ сүүлийнх нь нэг нь болохоор галзуугийн вакцин. Одоо цуврал курс вакцина хийлгэж дуусчаад тэгээ ер нь гайгүй дархлаа тогтож байна гэсэн үг. Тэрнээс хойшоогоо одоо Крис бүх вакцинд орсон юм чинь. Крис бол одоо жилд нэг удаа очиод галзуугийн вакцин хийлгээд ахад л болно. Вакцины заавал хийлгэх хэрэгтэй үгүй бол парво гэдэг өвчин тусдаг байхгүй юу? Парво вирус авдаг. Парво вирус бүр маш элбэг байдаг. Тэгээд жижигхэн хөлөг парво тусах юм бол үхэх магадлал бүр аюу өндөр байдаг. Парво тийм өндөр үхлийн аюултай өвчин баггүй. Тэгээд ийм цөөхөн биш, ховор биш, аюугүй байдаг. Жохон гөлөг бол вакцин хийлгэхгүй л бол ер нь үхэх аюул нэлээд өндөр байдаг гэсэн үг шүү. Тэгээд бас нэг том асуудал бол хазах байдаг. Сүн шүд нь ургаад, угнаад одоо ясан шүд нь ургаж байх тэр нэг хэдэн сарын хугацаанд аюу хаздаг баггүй. Одоо бол Крис ерөөсөө хазхаа болцсон. Жохон байхдаа бол айгүй хазах дуртай байсан. Ингээ гар марнаас, хөлнөөс, таавчгнаас зуураад, чирэгдээд, модон сандалны модон хөлийг хазаж мазаад, мааж заажаад, мааж хушаа хазаад, хүүхдийн ч гэсэндээ сүн шууд ургаад яаж явахтаа ингээ хазаад, мөмөж гэсэн хазаад идэг гэдэг. Тэгэхээр яг тэр үед нь хазах тэр процессыг энэ тэр захтнаагаа гаргахыг нь дэмжиж, тэр захтнаагаа одоо хүний гар хөлийг хазаж арилгаж байгааг нь болгоо дэмжихгүй хориглох хэрэгтэй. Яс сайн өгөх тийм амар булууны том яс биш. Тэр чинь жоохон сүн шүдэн ургаж байгаа жоохон амт учраас яс хийх юм бол гүйлгэн хурцт нь хитрхи дэмий. Гэхдээ бас бүр хитрхи жижигхэн дахианы яс мас биш. Дахианы яс бол айгүй аюултай ингээд баг жижигхнэр ингээ хугардаг учраас хоолойнд нь тэгэлддэг гэдэг юм билээ. Тэгэхээр амтны дэлгүүрүүдэд байдаг тийм зориултын хаздаг ийм эрзэний юм шиг тэгтээ идэж болдог тийм яснууд байгаа. Тийм яснуудыг аваад хатуугаар нийдэхгүй бол халуун бүлээн усанд зөөлрүүлж твтээж агаад өгөөд тиймэрхүү яс Крис бүр айгүй ихийг иддэг байсан ингээд гоё. Тэр нь янз бүрийн амт момттай ч бас байдаг. Хаздаг тоглоомнууд бас авч өгөх хэрэгтэй. Эрзэнийн хаздаг тоглоом дотор нь юм жоохон та юм гэнтэй хоолыг нь ч юм уу, нойтон хоолыг нь эсвэл манай нохоо самрын тосон дутуртай байсан. Самрын тосмос ч юм уу тиймэрхүү юмнуудыг хийгээд ингээд хазах тэр процессыг нь дэмжих хэрэгтэй л тэгэхгүй бол угаасаа энэ чинь шүдэн унж яхад бол захнах нь бол тодорхой. За тэгээд сүүлд нь bullet point-уудаа базахад гараа битээ хазуулаарай. Булууны яс хитрхи жоохон битээ өгөөрэй. Гэртээ ганцаараа үлдээхдээ торонд юм уу хашлган дотор хийж байгаарай. Тэгээд өдөр болгон эрхлүүлээрэй, тоглоорой. Яриараа сайн юм ярьж байгаараа айгүй сайн ойлгодог шүү. Үнэхээр хүн шиг сайн ойлгодог шүү. Их цаг хугацааг зарцуулж сайн хүмүүжүүлээрэй. Ингээл хайрлал ингээл эний чинь халамжлал тий шаахан тэжээгэл олон жил хамт байхын тулд тий олон жил ингээд хөвшөртлөө ингээд Крис ингээд хөвшрөөд буурал өвшмөштэй болтлоо хамт байна штэ тий. За нэг тиймэрхүү дөө. За муураа оруулж ирэх үү. Ива сайн байгаа шүү. Тэ манайд ирээд бараг сар болох гэж байгаа. Би муурны тухай илүү сайн ойлголттой болчоо дараа нь муур тэжээгч өглөмж гээд заяа. За Кристэй хөөрхөн муур таарсан тий. Жоохон ааштай. Аашгүй муур гэж юу ахвд те. Гэтэ харин шахаа ааштай те. Харин ч жөөлхөн харин ч айтайхан ааштай шүү. Гэж хэлж дуусаагүй байхад муур руу архираад ах болтой. Би та хоёрыг энэ хэрүүл тэмцлийн дургуур үнэхээр ядарч байна. Даргаатай тэгээд дургуун бол тусдаа байгаач. Гэт Крис худлаа ингээд хоёр биенийгаа дагаал яваад идэм байж дагаал зодтолтоод ах юм. Гэхдээ чи бас хумсаа нууж ягаад хөөрхөн зүгээр цохоод байна те. Хаяа гэдэг хумсаараа мааждаг те. Сая бол зүгээр цохоод байсан юм уу чи? Өдөд одоо манай насныхан хоёр хүүхэд ийм дунд байж хахад би ингээ хоёр амтны хэрүүл хараа сууж ах гэж.